14 дугаар анги. Юу болох нь юу? Ван хаан Сингун та хоёр муугаа үзэх цаг чи иржтэй. Манай эртний 1203 онд Тэмүүжин Хэрээд аймгийг дайран эзэлснээр Монголын тал нутгийн гол хүчний хоёрын захирдаг болж явна. Сайн хүнээсээ холдож саар хүний дагсны харгаагаар түшиж гол хүнгүй боллоо да. Та одоо ингэж яриад юу хийх вэ? Харин цааш яхаа хэлдсэн дээр байна. Аавгах чинь Баян хаанад агаар орчихсан юм чинь би өөр яах вэ дээ. 8 аймаг руу явж азаа үзэхээс өөр замгүй боллоо. Очмоор байвал та өөрөө л яв. Явцгаая. Наяа, учрыг олоогүй биз? Тийм, алгагүй. 8 аймаг дагаар ороход явсан сөрөгтэй. Ямуу алтан барь та нар яасан? Бид бүгд цогтой явсан болтой. Яа. Дүргээ яваач.
Энэ чиний нөгөө барьсан заншлаач уу? Тийм ээ. Үгүй ээ. Энэ заншлаач биш. Энэ Хэрээдийн Ван хаан байна. Чи Ван хаан гэж үү дээ? Хэрвээ чи Ван хаан юм бол би алтан улсын хаан болъё доо. Би үнэхээр Ван хаан байна. Хаян хаантайгаа уулзуулж өгөөч. Хаян хаан намайг таних нь гарцаагүй. Хөөе. Чи намайг хорлох санаатай юу? Галзуу солиотой амтны хааны ордонд авчирлаа гэдэг миний тодорхойг авна шүү дээ. Би галзуу солиотой амтэн биш ээ. Үнэхээр Ван хаан гэдэг байна. Ван хаангийн шүү. Тэгвэл чиний нөгөө хөгжмийн чуулга их зэрэг чинь хаана байна? Би ядагдаад улс гэр минь мөксөн. Тийм болохоор Хаян хааныг бараадж ирсэн. Итгий үлгэр яриад байгаарай. Алив наадга завчаад алагдсан. Үгүй. ертөнцийн эзний нэрийг бодож намайг Хаян хаантай уулзуулаач те. Чи ихтэй дээд тэнгэртээ уулсан дээр байлгүй. Харин би чиний ярьсан үлгэрийг Хаян хаанд ярьж өгье. ертөнцийн эзэн би наашаа ирэх учиргүй байсан хэрэггүй. Миний тэмжинхүү аймаг орныг минь эзэлсэн ч өтөл насанд минь өргөж байгаа өнгөрүүлэх байсан байх та. Ядагинэ. Яагаад тийм хэрэг болоод байна? Та юу удаа цочирдов? Хатан их минь хэдийн харуулын ахлагч өөрийгөө Ван хаан гэдсэн нэр үгдийг олдсон гинэ. Аваад ирвэл бар биш үү? Даншлаач гэж бодоод алчсан байна. Тэнгэр минь. Хаян хаан. Танай зэрэг цахилга журам гэж байна уу? Миний урдын нөхөр таны эцгийг амьд сэрүүн байхад ийм хэрэг огтхонч гардгүй байсансан. Нэг муу хэдийн харуулын ахлагч яхаараа эзэн хааныхаа зөвшөөрлөгөө тэгж байгаа үү? Явтаа. Одоо тэгээд яадаг үү? Чи юу гэж вэ? Өөрийгөө Ван хаан гэдсэн тэр хүн хүмүүшний сэрэгт ядагдаад бидэнд дагаар орохоор ирсэн юм. Эм байх учиргүй дээ. Ван хаан чинь эхний сурвалжид хаатай нэг. Чи яхаараа Тэмүүжийн хэмээх огтон зурмаас 7 ранд ялагддаг юм. Хаан эцэг минь. Түрүүч удаа би Совраг Баатартай хамт Ван хаантай тулалдаж байхад жохон тэр Тэмүүжнээс л болж бид ухарсан юм шүү дээ. Огтон зурм шиг амтан ч биш байна лээ шүү. Тэмүүжин гинэ. Энэ хэргийн тухай Савраг Баатар хүчлөө хоёр ярьж байсан шүү дээ. Чи яагаад мартдаг вүлээ? Гэхдээ хэд хоногийн өмнө Жаха хамбоо бидэнд дагаар орж ирэхдээ Тэмүүжин цэрэг гэх юмгүй болтлоо доройтсон гэдээ байсан биш үү? Яха хамбоо Тэмүүжний тухай ярьж байсныг би саналгүй яах вэ? Чи дайр усууны баг охин дээр л нүдээ унгаад байсан да. Ван хааны асуудлыг яах вэ? Тэрэн шиг амархан хэрэг гэж хаана байх вэ? Толгойг нь огтож авчираад дүүд нь харуулад мөн биш нь тогтооч. Сайхан санаа байна. Татадангва. Чи одоо хомины зэргийг өчөөд хэлийн харуул руу явуул. Тэр хэлийн харуулын ахлагчид Ван хааны толгойг огтлоод нааш нь явуул гэж вич. Мөн хэрэгээс өмнө хурдан амжуулаарай. Ясаар болгоё. Нэдэнд эд хүүхэн юу чадах? Явж айд амтан дээр гэс. ертөнцийн эзний гисгээс айхгүй нү. Өөр арга байхгүй юм чинь ертөнцийн эзэн биднийг өршөөрөх байлгүй дээ. Ягд үдээд авдээ. Нэмэгтэй шүү дээ. Ууланд үлдэх. Эрчүүд намайг дагаад яваарай. Эд хүүхэн юу байгааг нь талж дээрэндээд эздийн харин үлдээлгүй хятан шүү. Дээрэн хийхийг хүсэж мөнгөд тооцдог байдаг. Та нар бас хүн алан гинэ. ертөнцийн эзний гисгэлийг хүртэн дээ. Муу адуу чи ихнэр чи юу мэддэг юм бэ? Хэрвээ бид амьд хэл үлдээвэл 8-ны зэргүүд биднийг үлдэн хөөн штэ. Тэгвэл бидний хэн ч амьд үлдэхгүй. Миний яас. Хан чи яах гээ? Яаж вэ?
Ахаа. Яхан бо чи таньж байна уу? Ямаха чи таньж байна уу? Би таньж байна. Үнэхээр Ван хан мөн байна. Агуу их таян хаа минь. Миний ах үнэхээр арга мохордсон та 8 аймгийг бараад ирсэн байж таарна. Гэтэл ийм эмгэнэлтэйгээр амиа алдна гэж хэн санах вэ? Тэр Сабрагбаатар хөрш сахалт аймгийн нэрд гарсан ханыг яагаад хамаагүй харааж байгаа юм бол? Нэг их толгой нөхөр унсан юм чинь чи энэ хичнээн гаслаад эргээд амьдах биш. Одоо эцэг дамтныг дуудаж яслал төгөлдөр оршуулвас болох шүү. Эхээс өөр яах вэ? Яхан бо чи баста. Эндэн сайд бүр хүүхдүүдэд цуглуулан танаа ахыг төрийн их хүний ясаар оршуулнаа. Яг л хаан ванг үлддэг заншаар оршуулна. Яг наад шиг. Өчөлөг тата тамгог дуудаад ван хааны толгойг мөнгөл гэж тушаагаад төрийн тамга даруул. За. Таян хаан. Манай ахлаа өөрийнхөө шингүнтэй цуг явсан. Та одоо хүн явуулж тэрнийг олуулах хэрэгтэй байна. Эглэгүй яах вэ? Харин наад хэрэгэ чи өөрөө үлддэг. Энэ насандаа тоо томшгүй олон авьяат үйлс бүтээсэн байсан. Лэсэн атал тэр хуулийн эгэл даруухан нэгэн байлаа. Өндөр дэд байр суурь өргөн овны хүрээллийг олсон байтал өөрөө тэрээр хойно мэт номхон зантай байсан. Одоо зовлон жаргал хосолсон хүний орчлонгоос хальж деважин залгачаа. Тэнгэр минь энэ гэм нүгэлгүй ариун сүнсийн тосон авдаа. Жахан хамбуу танаа ах өгсөн хойноч ийм их нэр төртэй байгаа болохоор сүнс намарж байгаа да. Тийм болохоор мэдхийн их шанд да. Аюун хааны энэ башир аргыг хараад хөх инэт чинь хүрэхгүй байна уу? Аваа. Энэ хөгсөн зөнгийн өвгөр толгой хүндэт хоймортой задаад сүрлэг дахиад үйлдэх ямар хэрэг байсан юм? Чи юугаа ойлгох вэ? Би тэрийн олон төсмөд сайд мартаа хэчнэн элбэрч журамтай эзэн хаан болгон харуулах гэсэн. Нөгөө талаар энэ харваа дээр биэл ганцаараа эзэн Иесусийн гарбага хүн ихтэй нотлох гэсэн. Тэгвэл зарим нь таныг энэ хуруугийн хамгийн монхог хаан гэдэг юм байна лээ. Юу гинэ? Чи надад тэрсэн гинэ. Ёртол зээсний шийтгэлээс айхгүй байна уу? Мухар өөр толгой чамаас л боллоо. Айдуу хүн байна уу? Хурдан тэр ван хааны толгойг эрдний сорнаас нь аваад хай. Хурдан эндээс зайлуулж хай. Хурдан хайгин. Хурдлаач. Ертөнцийн эзэн минь та тэрний төөрсөн сүнсийг болгон авч үз. Миний ахыг өгсөн хойноч гэсэн сүнсийн амар заяа үзүүлэхгүй байна гинэ. Аян хаан би чамайг хөлөж шог авлаа. Жахан хамбуу дуудаг нохоо буцадгүй гэдгийг чи мэдв үү? Би морины худлаачийн морийг адуулахыг хүсэхгүй байна. Явцгаая. Тэгээд хаашаа явах вэ? Хаян хаан дэрчнэ. Бидний хүлээж авах гэж юу? Ван хаан юу гэхнийг дуулаа үзтээ. Надад бүгдийн амийг салтруулах сайхан арга байна. Ямар арга? Сингумыг барьж аваад хаян хаанд тушаа. Яадаг ч тийм чи. Тэгээд нөхрийн минь өшөөж үтсэн. Чи чинь дургуцаад өгнө да. Тэр чинь бидний эзэн шүү дээ. Тэгэхдээ хичнээн хорон мусанаад хүн болохыг мэдгүй гэж юу? Тэгвэл ертөнцийн эзэн шийдэх юм байна. Хоёулаа мөрөө хөвөд салаад явна. Муухай тэнийг энэ чи бидний хүний хэрэг цаад болоод бай. Эндээ хөдлөхгүй олон таван юм ярилгүй сууж бай. Чи яагаад юм идэхгүй таарч яваад байна? Ахиух идээд аваач. Маргааш цаашаа хөдлөн.
Одоо дахиж адууны хулгай хийхгүй. Хаян хаан биднийг авахгүй гэсэн. Ийм болохоор өмнө зүгийг барин хөдлөн. Тэнд мангууд гэдэг хэрэгсийг шүтдэг өөр нэг овог байдаг гэсэн. Тийшээ явцгаана. Чи ядарч бачимдсан даад нүд чинь ирээлжилсэн байдгүй. Өгсөн хүний толгой яадаа гэж инеэх юм бэ? Сабрагбаатар баатах гинэ. Ооцгүй. Чи яас их төрөмлөө орж иж байх юм? Бид ууцахгүй гэсэн биш үү? Ван хаан өгчээд байхад та толгойг таслуулан авчирч таниуд нэг хаан хийсэн юм бэ? Толгойг ингээд төв мөнгөлөө төрийн ёсоор оршуулсан нь эрхэм дэдэг ёс биш үү? Тэрнэд жаахан хамбоо надад баярлаад нослолсоо урсаж өсөж араагүй юу? Гэтэл оршуулах ёсол дөнгөж дуусны дараа Ван хааны тэргүүнийг гадаа гаргаж гიშгшиж хаюулсан гин. Таны өнөө сүрхий энэрэнгүй сэтгэл хайцсан болж байна. Өгөр толгой муу ярэ хүнийх байсан учраас гიშгчиж хаяхгүй бол хамаг гай барталт над дээр буух гээд байсан. Өгсөн хүний толгойноос айгаад байх юу байсан? Их нэрээ бодруулсан Таян хаан ийм ч байх гэжтэй. Энэ нь Бэлгийн хаан тэнгэр талхын өмнө аймаг орныхоо хувьцаанд сэтгэл түгшээр байсан ийм учиртай байж. Юу гэдэг байсан гэж? Намайг үтэлсэн хойно эхнэрийг минь залуу байхад их тэнгэрийн элбэрлэр энэ Таян төрсөн билээ. Торлог гоо ихэ тормгор бор хүмүн ард дордоодноо асран цагж чадах болов уу гэж байсан. Олдооч самуун цагт дургүй. ертөнцийн эзэн азар бидэнд амар тайван цаг үеийг бэлгэлж. Манай 8 аймаг амар амгалан байг. Амар амгалан гэж шүү. Тийм байсан бол Ван хаан толгоогоо авах байсан гэж юу? Тэрэнд гайхаад байх юу байгаа юм? Норм зөвхөн хэдэн монголчууд аагалж омгдоод байхаар эхний сурвалжид Ван хаан 30 настай хүн болохоор элдв хэрэгээс айж дутаасаар насны эцээ үтээлвэж. Тэмүүжин хэлээд байна. Нүчин юу юм бэ? Талнутгийг гээгүүлэх нар сарын юм уу? Тэнгэр ганцхан нар байх ёстой гэж ертөнцийн эзэн альцсан. Тэр нь би байж байна. Найснасаа болоод өвдөг чинь чичрээд байгаа тэр тэмүүжин чинь би одоохон бариад ирий. Чи харж л угаараа. Яадаг гинэ? Чи тэр муухай монголчуудыг барьж авчирья гэв. Ханхлах муухай үнэртэй, хар муухай хувцастай тэднийг авчирч юу хийн? Би тэдний үнэрээс бүр залхаж гүйцээд байна. Тэгвэл тэднийг бүгдийг хятад ажихгүй юу? Тэгвэл яхав шилдэг сайн охид бэрүүдийн авчираад гар хөлийн угаадгаад үнэ мад саалгаж болох юм л да. Нэр монголчууд чинь дуу бүжгэндээ сайн гэдэг байх шүү. Тийм болохоор надад дууч хуурч хэдэн хүмүүс үлдээж үзээрэй дээ. Одоо зүсэг бишрэл нэгтээ онгууд аймаг руу илчилгээж хамтран зэрэг хөдөлгөөд зэрлэг бүдүүлэг монголчуудыг зэрэг өрөөсөн хятаж ирэхэд хоромсох саадг нь хураан авъя гэж хэлүүлэе. Та нар тоглоод байна уу? Сайн байлдан гэдэг улс орны мөхөх сэрэгтэй холбоотой асуудал. Гэтэл та хоёр бүр хүүхдийн тоглоомчиг нэр суухын ийм хэргийн хөнгөн гоомай шилж болохгүй. Чи намайг өөрийн эзэн гэдгээ мартаа юу? Энэ ч Бэлгийн хаан үйл болохтой чамайг сайн сануулсан сурвалж байгаараа гэж загсан учраас би үгүй хэлж байна. Чи зүгээр зөнжгөөцчээ. Тэр намайг дан тудааны утаа үнэрлэж үзээгүй гэсэн. Одоо болохоор зэрэг удирдах чадахгүй гэв. Хөгчөө сабарга. Самуун цагийг тохинуулан сайн үүдийг эхлүүлэх эзэн хаан болохыг тэнгэр гэрчлэх үзээ. Та нар чинь яхаар алах ядах гээд ам уралцсан ярина вэ? Өөр ярих юм адгүй. Таян хаан, хоёулаа явъя. Ойдогчны ойж байгаа шинэ хувцсыг очиж үзье. Энэ нь ч Бэлгийн хаан минь. Та үйл болохтой энэ балаа энийг аваад явахгүй юунд бүхэлгүй хүүдээ эхнэр болгон үлдээд. Найманы хаан тулс ингээд цэрэг тавьжтай байжээ. Энэ хөгшин ухан дандаа майж байх юм. Яршигтай гэдэг. Заазлах болоогүй юу? Заазлахыг би чамаас ч илүү хүсэж байна. Наач талигач хаан эцэг минь хөгшин зэнгийн үгэнд сайн орж яваарай гэж загсан болохоор тэгж төвдөхгүй юм. Аав юм сүнс амар байдаг. Талигач хааны сүнс чи яах вэ? Амар байдаг үү чи? Гэтэл бид амар заяа үзэхгүй байх шүү дээ. Чи бидгийг яардаа. Энийг арга бодож болоод энэ хөгш ухныг дуугаа болгоод өгнө.
Та нар хаанаас ирсэн улс вэ? Онгод аймгаас. Онгууд гинэ? Онгууд гэдэг чинь хаана байдаг юм бэ? 8 аймгийн зүүн урд. Тийм ээ, манай Онгод аймгийнхан үе өдрийн их алдан улсын умар хэлгээс гарын амар тавин байдлыг сахиулдаг байсан. Эндээс хол юм байж тээ. Бид өнгөрсөн өгд хөдөлсөн юм аа. Тэгээд энэ хавар танаа энд ирж байна шүү дээ. Марл. Надад үгүй хий. Ятаадаг. Хаян хааны залуу хойд их нь манай монголчуудыг эвгүй муухай үнэр тэгдэг юм гэсэн. Тэгсэн тул юу ч үнэрдэхгүй л байгаа юм да. Надад нэг санал байна. Тэрнийг олзолж явахаар хамгийн айхтар үнэртэй хүний үрт хийж орхиж. Орчоо. Чиний үнэр харин чи хитэ. Нөгөө 30 эхнэрийн тоонд тэр ямиг оруулаад ямар вэ? Болохгүй шүү. Ёстой хэрэггүй. Зүттэй ахаас л хоньны махны үнэр хамгаас их хаагадаг юм. Та нар итгэхгүй бол ойртоод үтгэхгүй юу? За тэгвэл өрбөсөө хатан зүчтэй ахын болж дээ. Найманы Таян хаан Онгод аймаг руу ээлжиж бидэн рүү халдан дайрахаар дахиж байна гэнэ. Харин онгод нар намайг их алдан улсын том сайд төшмөл гэж үздэг гин. Яадаг нэ? Баач яхаар алдан улсын сайд байдаггүй те? Аймын жилийн өмнө Вангийн Чансан надад Жав Товри гэдэг цол хайрсныг та бүхэн мартчихаа юу? Тэр чинь олон овг аймгийг захирч гисэн утгатай өсөө байд. Нэр тийм. Онгод аймгийн удирдагч надад адилхан хэрэгэм зэрэгтэй гэж санаад 8 аймгийн эцгийг барьж саатуулан над руу өөрийн хүүхэн илгээж эрх нууцыг хэлж байгаа юм байна. 8-ны цэргүүд Ван хааныг шахамдуулах үеэр бид Ван хаанд тусалж байхдаа тэдний цэргийн хүчүү мэрэгд тэрээд татар нарынхыг гүйцэхгүй гэдгийг мэдсэн шүү. Та нар битгий өнгөрчөөр Таян хаан бидний хоромцог саатгийг хурааж авна гэж санал хийж байгаа гэдэг шүү. Тэр мөн хөгшин адрыг барьж аваад хөнгөлж орохгүй таарна. Одоо бидний агт туранхай байна. Яадаг ч байсан намар агтаа таргалсан хань байлж. Морд туранхай байхын хамаагүй шүү дээ. Тэр Таян хаан одоо дайран ирвэл бид агт туранхай байна гэд байлдахгүй болж гэнэ үү? Таян хаан эрхийг хүлээдгүй бүгдээрээ ихэж дайрыг. Аян дайныг ам хэлээр ярьдаг шиг амар хэлбэр гэж бодож болохгүй. 8 аймагуд газар нутаг удам хүн хүчээр бид Монголд дайрвал Таян хааныг барих нь байтугай өөрөөсөө баригдаж мэднэ. Амьд яваад алтан хоромсгоо алдвал амьд явсныг хэрэг юм. Ном сумаа барьсаар цаадаг хоромсгоо дэрлсээр ясаа хээр орхихоос эрхэм сайн үхэл эр хүнд байхгүй босоо. Ар 8 улс агуу их нутагтай. Ард иргэн олонтой. Адуу мал баялагтай гэж их сүр бадруудан ийм үг хийж байна. Харин энэ дайланд халдаж бид очвол нутаг улсыг эзэж ном сумын гулахад бэрхгүй. Эцэг хааныг халихад эргэж хүүтэй ханилсан их цантай тэр хатанг энэ газар авчираад үнэ малаа саадагвал таарна. Тэгж чадахгүй эрэм талын баатрууд биш болдог. Түүтэй тэрнийг барьж ирий. Бид урд нь 8 нартай нэг ушуудаа дайтаж байсан. Бидний дайрагтыг хоригдож байхад дараа нь Ван хааныг аврахаар явхад бидний цэргийн тоо толгой биднээс хавьгүй олон гэдэг нь илт байсан. Гэхдээ одонх нь чадлагүй манай ухааны үг юм байлээ. Эргүүдэн хэлдэг үнэн шүү. 8 нар өөрөөсөө хүчтэй дайсантай тулгархаараа туулай шиг уулахад бараадаад зугтаад юм байна. Яхав дутаан гэж харин хаан эзнийг яасан ч алдаж болохгүй. Биднийг тэгж басаж байхад бид төвчж сууж хэрхэж болохгүй. Одоохон биднийг дайдаар мардъя. Зүчтэй хаа. Та удахгүй ханхлах үнэргүй гоо их нэртэй болж тээ. Охайста. Ийм эрдхийг зөрөгтэй Баатар жанжнуудтай байхад ялалт манай талд байдгүй яах вэ? Одоохон ав хамргон зогсоож 850 байхад байдаг гэж. 1204 онд Тэмүүжин 42 насндаа их зэрэг өдөрдөн 8 аймгийг 2 дахь удаан гэж хэрэг хөдлөө. Монгол баатруудаа одоо би та нарыг өдөрдөн 8 нарын саадаг хоромсгийг хураахаар хөдлөх гэж байна. Тэмүүжин хаан! Тэхдэн энэ удаагийн аяндан амаргүй байхад гэдгийг санаж явсан. Болон буйраас Алтай нуруу хүртэл хэдэн мянган байрын зайшаа. Эдэ зам зур адуу мадан адгуулж ангөрөөгөн хийсээр их зэргийн хүнсийг задгуулж явах болно. Наандаж 100 хоног явна. Гэхдээ бид зам зуурaan тойрохгүй. Агаа тэгвэл Онгод аймгийн удирдагчийн хөө миний шинэ хөргөн буян шиван эдний газарчлах болно. Өөрөөр нь бид дандаа хамгаалан хоригддаг байхад хүрээ жагсаалын хамгаалалт чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо бид халдан дайрах учраас олон тэргийг хүрээжүүлэн байрлуулахгүй.
хэдэн төмөн хүн мордыг алсын аянд гарахад амар хялбарыг бодож шин зохион байгуулалт хийн. Ураг төрөл Овг аймгийн хүрээ хязгаарыг эвдэж ард дуут мянгатаар зохион байгуулж харьяасан ахлах ноёдыг тамилна. Аян дайн ав хамраг атуу мадан малдах аливаа ажил үйлсэд энэ зохион байгуулалтын дагуу хөтлөн. Эрнэс гадна ноёд ихсийн хүүхдүүд дундаас хамгийн эрэл ихэг зоригтой төмөн хүнийг сонгон шадар торгон цэргийг байгуулна. Энэ хөө зохион байгуулалтын эмхлэн сүлд тугаан дахиад аян дайн дам мордоё. Хэрэг аймгийг мөхөөснөөр Тэмүүжин хаалн нутгийг бүхэлдэн дангаар ноёрход нэгд аймаг саад тодгор болж байсан. Харин хамаг дайсны нивэлдэн авсан өөрийн хүчирхэг аймаг 8 байсан. Тэрнийг буулгаж авах явдал нь үлдээд байлаа. Явган тэргүүдэн аваад хөлбөөр хурч монголчуудын хоромсгол саадгийн хураан ав юу гэж бодож байсан. Гэтэл ертөнцийн эзний эвэлэр мөчн тавьчих чадлагүй өөрөө наашаа хүрээд иржээ. Тэр зөвхөн хоёрхан хүүхэн авчгаалсан гэдэг шүү. Эгүүдэд хувааж өгөхөд дэндүү цөөхөн байгаа байж тутуга та нар өөрсдөө олж авцгаа болж дээ. Эхлээд энэ согтоо хамгаалж явбал дээр дээ. Дараагийн ээлжинд хэнд дагаар орох тухайг одооноос бодож явах хэрэгтэй болох юм бэ? Юу гэсэн үг? Энэ хөгшин зөвлөгийн толгой удахгүй ван ханых шиг өнхөр унах нь байна. Харин тэрний толгойг мөнгөлөх хүн олдох болов да. Жамуух. Үгүй хар хэрэг шиг юундаа муу яасна. Таян хааны агт тарган тэргэн хүчрэх бай. Ийм болохоор Тэмүүжний мөхөх өдөр ойрцсон биш үү? Бид эртхэн арга бодсон дээр юу хаа? Хаантаа бидний хүн мод хол замыг дуулж ирсэн болохоор амаргүй байж таарна да. Шөн хоногдохтон хүн болгон 5 түүдэг асаа. Тэр олон төлөвөр яах вэ? Олон зэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Сайн арга байна. Сайр хэрийн тал тэрчгэрийн гал асгаар сүрлэг харагдана да. Таян хаан бидний хичнээн зэрэг мордыг тааж ялгуулна. Нэрэ Таян хаан дайны утаа өнөрдөөгүй хүн юм чинь олон цэрэг морд байна гэж санаад зүрх үхэн гарцаагүй. Өөх. Ертөнцийн эзэн монголчуудын цэрэг шөнийн одон мэт олон ачаа. Яахаар цэргүүд улам бүр нэмэгдэн ирээд байдаг үлээ. Та нар харж байна уу? Энийг харж байна уу та нар? Тэр Бидний хүнээр олон ч цэргийн санаа сэтгэл сайнгүй байгаа байлгүй. Ямааха. Чи Тэмүүжинтэй анд баригдаж байсан хүн. Тэмүүжин дайтаж байдагтай ямар вэ? Юу ч гэмээр юм бэ? Арам усаа Монголд хатхамтж нэгэн тэхэл бий. Хагцхад дэрх болно. Хатрын жавж байвч харах нүдэн цавчдаггүй. Хар цусаан урсаж байвч харж огт буцдаггүй. Хатуужлэгт Монголтой хамаагүй байл гэж болохгүй. Тахир сэлмээ эргүүлэх нь талын өвсийг яргах нь. Эмээлт морин дээр төрсөн мэт эргэлхэг дөрг ихтэй хэд харгалдах дайсны өмнөөс харуулсан сум шиг дайрцгаадаа гэсэн үг байт юм да. Аюу. Горд явцгаая. Хаан эцэг бүх зэрэгээ ухрах хэмээн зарлиг өгүүлж. Яагаад тэр вэ? Таян хаан өгүүлэхдээ Монголын ах хэдий туранхай боловч цэргийн тоо тэнгэрийн олон мэт олон аж. Тийм болохоор хацрыг жадалж байвч харсан дээд цавчдаггүй.
Хар цусаа урсгаж байвч харж огт буцалдаг бай. Хатуу жилийнхтэй Монголтой хамаагүй тулуулж бодохгүй гэж байна. Тэгээд яана гэж байна. Бид улсаа алтай дагуулan хөдөлгөж зэрэгээ засаад монголчуудыг өдөөн даллаж алтай мөдгийн хөтөл нохон хэрэг хэрж замируулан чирэгдүүлж яваачвал бидний акт гарган тул гэлс татран шахарна. Монголын акт улам уран хайлан эцэх болно. Тэр цагт ялж магадгүй гэж айлц. Өөр хэлэх зүйлгүй юу? Би жанжин нартайгаа Монголын оцлог төгсдгийг хэрхэн хувааж авахыг хэлэлцэж байтал Хаян хаан зүрх хадаж энэ үгийг хэлүүлжээ. Та бүхэн битгий гайхаарай. Манай эцэг хар багасаа дайн байлдааны утаад авсыг үнэрлэж үзээгүй. Ястай нөгөө жирэмсэн эмийн шех гадраас хол яваагүй. Жижиг тухлын бэлчиг гадраас гарч үзээгүй хүн болохоор ингэж байгаа юм. Та тунга. Чи улсын хасбууд хамгаыг сайн хадгалж байвал барав. Эцэг хаан дээр очиод дайсны зэргийн бараанаар зүрх хадан ухрна гэдэг эм хүнээс юуны ялгаа байна гэж хэлэгтэн. Яадаг нэ? Намайг эм хүн шиг гэж хараад зүгсэн хэрэг үү? Өөр юу гэж байна? Он тайз таныг жирэмсэн эмийн шех газраас хол яваагүй. Жижиг туулын бэлчих газраас гарч үзээгүй хүн гэж байна лээ. Энэ жамаа хэлээд гисэн. Чөлөг хүн чиний хүчирхэж вардах нь их боловч хүрэлцэн алдах цагт хүнээс ур чан тагвайз. Аавхан харж л угаарай. Тэр миний үгэнд орохгүй байж байгаад их охил амсах болно. Та нар дор бүрнийхээ ажилласан газар сахин сууж бай. Маргааш тэмүүжин довтлон ярина. Мэдлээ. Нататангаа асуу тамгаа аваад хоёулаа их ордон руу буцъя. Мэдлээ. Хаян хаан. Танай эцэг энэ чи Бэлгийн хаан ажил зэргийн дайсанд араа үзүүлж яваагүй. Адалдан тулалдах цагт актаа ухруулж үзээгүй хүн. Чи юунд маргаашин төлөө зүрх алдан. Чиний ингэ зүрх шантрахыг мэдсэн бол чиний хатан гүрбэсүг авчиж цэрэг захируулдаг байж. Өгсөө сабрах. Талигаа чицгийн шадар хүн байсараа битгий сагсуураад бай. Үхэх ам зовхгүй бүгдийг адил биз. Энэ бол хатгалтай. Ордны сайтрыг үсэж Хаян хааныг сайн харж хамгаалж байдгийг шүү. 1204 оны намар Навхуу гүний тололдаан. Арат. Тэмүүжний цэргийн жанжны эрдэм улам төгсөн. Яадаг нэ? Тэдний цэрэг арган дурчлаар хатгалдаж, нуур байрлалаар байлдаж, цүүц хатгалдаанаар төмөрч тулалдаж байгааг харахгүй байна гэж үү? Тэр чонмит довтлогч ямар хүмүүс вэ? Тэр бол Тэмүүжин амдын хүний махаар хижээсэн хүчирхэг дөрвөн нохоо. Юу гинэ? Шэрмэн төмөр магнайтай, чивэ хурц хилтэй, дан төмөр дүрхтэй, гадас түүцэн хушуутай, чүүдрээр унд хийж, шүлсээр хоол хийж, салхиар унаа хийж, саадгаар нөхөр хийж явдаг, зив хөвдөө тэргүүтэй, зилэм сүбэтэй дараатай, Тэмүүжин амдын хижээсэн тэр дөрвөн нохоо. Тийм бол бид энэ мусан амттай солхон байлаа.
Тэр юу болж байна? Тэр бол зүчтэй болон тэрний эрт жадаар зэвсгэлсэн эдэр баатар хэлс байна. ертөнцийн эзэн өршөөл соёрох. Энэ бол тэднээс холхон байцгаая. Байцаарай. Жаахан харал та. Чи юу болж байна? Тэмүүжин өөрөө довтолж байна. Аль нь? Гартаа хар сүлд барьсан тэр баатар юм. Яхара өөрөө хамгийн түрүүнд явдаг үлээ. Ан Тэмүүжин өөрөө хамаг биедээ цөм шүүх хатгах зайгүй шөрөг төмөр өмсөж зүү хатгах зайгүй зүүмэл хоёг өмссөн болохоор тэр. Тэнд ямар аймаар юм бэ? Та тэрийг харж байна уу? Тэр бол Тэмүүжингийн удаах дуу хасар байгаа юм. Монголчууд одоо л жинхэнэ гол дайралтан ихэж байгаа шиг байна. Одоохон хүчлэг хунтайсны очиж хасрыг тогтоо гэж хэл. Хасрыг тогтооно гэв. Уран бухаар зүтгүүлэгч улзайхгүй хүчтэй. Унан үхрийг эдэгч чадахгүй холбоотой хүн дээ. Тэгвэл амьдсан чэтгэнээс өөрсгөө юм байна. Бүгдээрээ дахин дэшээ гацгаая. Муу хар аймхад өдөгчий хурдан зугтаж үттэй. Би ч тангууд орж ам хоргоцоос өөр аргагүй болох шиг явцгаая. Хааныг алдаж болохгүй шүү. Араас нь хогод угаарай. Эний хойноос.
Оролцсон чи авдрага